явж байгаа. Өөрийнхөө кабинетээс Арчилсан намын зүгээс Монгол Ардын намыг эрх барьсан 1.7 жилийн хугацаанд эдийн засгийг өндийлгэх юу ч хийгээгүй гэж дүгнэж байна. За тухайлбал 2016 оны 6 дугаар сард ам долларын ханш 1850 байсан бол өнөөдөр 2470 төгрөг болсон. За мөн тухайн үед инфляц 1.2% байсан бол одоо 7% хүрч ядуурл 3 пункт, ажилгүйдэл 5 пунктээр нэмэгдсэн гэлээ. За энэ бол Монгол Ардын намын засгийн газар ажлын байр нэмээгүй, макро эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлээгүйг илтгэж байна гэсэн юм а. Өөрөөр хэлбэл Монгол Ардын нам 2016 оны 6 дугаар сараас хойш засаг аваад ажлын байр нэгийг чинээр нэмж бий болгоогүй, харин 5 пунктээр унгаажээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл 5 пункт тооцох компаниуд дампуурсан байна, гуанзнууд дампуурсан байна, ресторанууд дампуурсан байна, хувийн жижиг бизнесүүд дампуурсан байна гэсэн ийм тоо байгаамаа. Энэ бол бүхэлдээ Монгол Ардын намын 1 жил 7 сарын хугацаанд хийсэн ажил. Биднээс арай өөр. Түүнчлэн хөрөлсөхийн засгийн газар анх байгууллагдахдаа Эрдэнэ хотын засгийн газрыг унгах шалтгаан болсон 800 тэрбумын концессийн асуудлыг хөндөж хүүхдийн мөнгийг ялгууртаа олгож байгааг шүүмжилж төрийн албыг чадварчуулна гэсэн амлалтандаа хүрэлгүй сандар ширээтэй зууралцаар байгаад 100 хоногийг өнгөрөөлөө гэсэн юм а. Энэ бүгдээс ингээд дүгнэ. Харамсалтай нь энэ 100 хоногийн хугацаа өнгөрөхөд хүүхдийн мөнгийг бүгд нь өгдөг болсонгүй. Тэр 807.8 тэрбум төгрөгийн концессыг хүчингү болгосонгүй. За тэгээ ах トゥ угийн томилгоо бол өшөө ичээ авсан. Дээрээс нь тухайн үед засгийн ерөнхий сайд болохдоо нэг ярьж ирсэн юм бол 60 тэрбум төгрөгийн нөгөө бичлэгтэй холбоотой асуудал дээр улс төрийн хариуцлага бол зайлшгүй тооцох ёстой гэж ярьж ирсэн. Сүх маань өнөөдрийг хүртэл харамсалтай 100 хоногийн хугацаанд улс төрийн хариуцлага хинтээч тооцсонгүй. Өөрөөр хэлбэл энэ бүгдээс ингээд дүгнэх юм бол юу вэ гэхээр хүрэлсөх гэдэг хүн зөвхөн нүүрсний гэрээ хийхин тулд зэсийн 8-ыг гартаа авахын тулд хуучин засгийн газраа огцруулж ерөнхий сайд болжээ гэдэг ийм дүгнэлтийг хийхээс аргагүй ийм нөхцөл байдалд хүрэж байна. За мөн хөрөлсөхийн засгийн газрын 100 хоногт эдийн засгийг тэлэх мега төслүүдийг хөдөлгөөгүй байж техник эдийн засгийн үндэслэл нь тодорхой болоогүй байхад энэтхэгээс авах зээлээр газрын төсний үйлдвэр барина гэж байгааг мөн шүүмжиллээ. За энэхүү арчилсан намынхны дүгнэлтээр олон нийтийн өндөр хүлээлт үүсгэж итгэлийг дааж гарсан ерөнхий сайд хөрөлсөхөд эрс шинжилэл хийх иргэний зориг дутаж байна гэсэн юм а.